Манай өнөөдрийн хичээлийн сэдэв лекцийн сэдэв бол амьдралын ба санхүүгийн зорилго гэдэг сэдэв байгаа. За, ер нь би ийм лекцийг уншихтаа бол эхлээд хүмүүсээс асуудгийг. Тэгэхээр та нараасаа бас асууя. За, амьдралын зорилго гэж юу вэ? Өөрийн чинь амьдралын зорилго юу вэ? Хоёр асуулт асууж байгаа шүү дээ. Амьдралын зорилго гэж юу юм бэ? Нөгөөх нь танай амьдралын зорилго юу вэ? За хэд байж болно? За тэгэхээр зэрэг амьдралын зорилгын талаар одоо янз бүрийн их сурвалж дээр бол янз бүрээр бичсэн байдаг л да. За жишээлх юм бол зорилго гэж алс ирээдүйд хүрнэ гэж төлөвлөсөн эрмэлзэл юм аа гэж хэлсэн байдаг. Алс ирээдүйд хүрнэ гэж зорж байгаа эрмэлзэл. Хоёрдугаарх нь дараагийнх нь зорилго гэдэг нь төсөөлөн харж, ургуулan бодож төлөвлөж, хүрхийн төлөө зорж буй ирээдүйн хүсэл тэмүүллийн талаарх санаа юм а гэж бас одоо тодорхойлж болдог. За дараагаар нь эдийн засгийн соёмд нэвтрэхий тал дээр зорилго бол дуусах хугацаатай төлөвлөсөн мөрөөдөл юм а гэж тэмдэглэсэн байдаг. За тэгвэл дараагийнх нь болохоор зэрэг бизнесийн тойл бичигт зорилго бол тодорхой хугацааны дотор багтаан хүрэх, тийм ээ, багтаан хүрэх нэг эсвэл хоёр хідэж байсан зорилттой мэдэгдэхүүн, хэмжигдэхүүн эцсийн үр дүн юм а гэж тодорхойлсон байдаг. За тийм болохоор зэрэг та нар минь энэ лекцийг үзээд тэгээд бас сайхан суугаад яриад миний амьдралын зорилго юу вэ гэд ингээд бичгийг би бол зөвлөж байна. Яагаад гэвэл миний дараагийн одоо асуудлаар яг энэ яригдах юм байгаа. За тэгэхээр энэ дээр ингээ мөрөөдөл гэж гол нь бичиж байгаа. Амьдралын зорилго. Бүгдээрээ гоё юм мөрөөддөг тий. Хүн болгон мөрөөддөг тийм ээ. Тий. Гоё байшинтай, гоё машинтай болохын сан, гадаадад сурахын сан, аялахын сан, за өшөө юу байдгийг бүгдээрээ ийм гоё мөрөөдөлтэй байдаг. Тэгэхээр энэ мөрөөдөлтэй байх юм бол төлөвлөгөөтэй, төлөвлөгөө нь үйлдэлтэй, үйлдэл нь зорилго болдог ийм одоо юмыг болвол зорилго гэж хэлж байгаа. Мөрөөдөл бол зорилго. Гэхдээ төлөвлөгөөтэй, үйлдэлтэй. Өөрөөр хэлэх юм бол зорилгынхаа төлөө юм хийж явах хэрэгтэй, үйлдэлтэй байх хэрэгтэй. Зүгээр зорилгоо бодоод суугаад байх юм бол биелнэ гэж бол байхгүй шүү дээ. За хэрвээ төлөвлөгөөгүй байх юм бол тухайн үеийнхаа сэтгэл одоо хөдлөлөөр үйлдэл хийгээд тэгээ тэр үйлдэл нь бол тэр хүсэл нь бол одоо зорилго болж чадахгүй гэсэн үг. За тэгэхээр зэрэг зорилго бол зарчимтай. Ямар байх ёстой юм бэ? Зөндөө сонссон байх та нар. Тэгэхдээ олон улсын түвшинд одоо яг зорилгыг 5 зарчмаар бол тодорхойлдог. Тэр 5 зарчим нь бол энэ SMART гэдэг ухаантай гэсэн үг шүү дээ. Яагаад энэ үгээр гарсан бэ гэхээр зэрэг яг англи үгнүүдийн өсгөнийх нь ихээр энийг ингээд тодорхойлсон байдаг. SMART гэд чийжлээд авчаараа тийм ээ. За тэгээд эхлээд бол тодорхой наривчилсан байх хэрэгтэй гэж байгаа. Зорилго чинь тодорхой, бүр их тодорхой наривчилсан байх хэрэгтэй. Дараагаар нь хэмжигдхүйц байх хэрэгтэй, хүрч чадахүйц байх хэрэгтэй, чухал байх хэрэгтэй, хугацааны хязгаартай байх хэрэгтэй. За би жишээлбэл тодорхой ярив. Хэдэн жишээн дээр ярив. Тэгэхдээ нэг юмыг анхаараарай. Энэ тодорхой наривчилсан гэдэг нь тоогоор тавигдсан байх хэрэгтэй. Хэмжигдэхүйц гэхээр тоогоор тавигдсан байх хэрэгтэй. Хүрч чадахүйц гэхээр тоогоор тавигдсан байх хэрэгтэй. Маш тодорхой байх хэрэгтэй. За жишээлбэл одоо нэг тарган хүн байлаа гэж бодъё тий. Зорилго тавилаа гэж бодъё. Турыг, жингээ хасъя. Эрүүл одоо аж төрий гэдэг юм уу. Тэгэхээр зэрэг турна гэдэг зорилго бол тодорхой биш болоо явчихж байгаа. Маш тодорхой байхын тулд сарда ер нь бол эмчнэрийн хэлж байгаагаар 2-3 кг-аар жинг хасаж болно хэвийн. Эрчимжийн үсэнгээр бол 5-9 кг сардаа турж болно гэд. Ингээд бүр эмчнэрийн үзүүлсэн тооцоолсон юм байна л да. Тэгэхээр тэр тоог тавьж өгнө. За би энэ сардаа тэдэн килограмм жин хайнаа. Тийм ээ? Жин хайнаа гэд. За тэгэхээр зэрэг энэ зорилготой хүрж үгүй юу гэдэг юугаар харах вэ гэхээр энэ тоогоор л харна. Зорилготой хүрж үгүй юу гэдгээ бас хэмж хэрэгтэй шүү дээ. Хэмжигдэхүйц байх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл энэ тоогоор л харна гэсэн үг. За хүрч чадахүйц гэж байгаа. Хүрч чадахүйц гэдэг нь юу гэж байгаа юм бэ гэхээр хий том мөрөөдөд их том тоо тавьчих юм бол хүрч чадахгүй.
Тэгвэл зорилгоосоо ухарна. Эсвэл хаширлаад жижигэн тавьж болохгүй. Тэгвэл тэр хүн юу гэж бодох вэ гэхээр зэрэг би хийж чадах юм чинь. Тэгээ 1 кг жишээлбэл турнаа гэсэн бол сардаа 1 кг юм чинь нэг ухс гээл 1 кг жингээ хасчихна гэд явцын дунд мэрихгүй байх талтай байдаг. Тийм учраас маш тийм наривчилсан тодорхой хэмжигт хүйц хүрч чадах хүйц биелэгдэж болох хүйц байхаар зорилгоо тавьж өгөх хэрэгтэй байдаг. За тэгээд энэ чухал гэдэг дээр бас их чухал. Энэ бүр зайлшгүй чухал гэдэг юмн дээр л хүн зорилго тавьж тэрнийхээ төлөө мэрийдэг. Тэгээ би ард нь 100% гэж бичсэн бай. 100%. Хэрвээ 95, 96, 98, 99% хүсчээвэл биелэхгүй. Яагаад гэвэл цаана 1% биелүүлэхгүй байх шалтгаан гарч ирээд тэгээд зорилгоосоо ухарчдаг. Тэгэхээр 100% байх хэрэгтэй. Тэгээ миний нэг ярьдаг жишээ байдаг юм. Нэг мөнгөтэй баян хүн дээр нэг залуу очиод тань шиг болмоор байна гэд. Тэгээ үгүй би завгүй заагаад өгөөч гэсэн юм байна л да. Үгүй би завгүй юу н чамтай чи өөрөө уучраа ол гэд. Тэгээ зөндөө олон тууштай явсан тэр залуу. Зөндөө олон тууштай явсан. Тэгээд бүр 2 сар 3 сар хэдэн сар араас нь явсан нөгөө хөөл яриад идэг байсан. Тэгсэн чинь тэр хүн баян чинэлэг болцсон тэр амжилтанд хүрсэн хүн болвол ботсон байна л да. За энэ бол үнэхээр хүсэж байгаа юм байна. За тэгээд тэр залууг за чи маргааш тэдэн цагт тэр далайн эрэг дээр хүрээд ирээ гэж хэлсэн байна. За тэгээ нөгөө залуу баярлал гоё албаны хувцас өмсөөл яг эрг исэн цагт нь тэр далайн эрэг дээр яваад очсон. Тэгээд нөгөө чинэлэг нөгөө амжилтанд хүрсэн хүн юу гэж хэлсэн бэ гэхээр чи миний юу хий гэснийг хийх юм уу гэсэн чинь тэгнэ гэсэн байна. За тэгсэн нөгөө амжилтанд хүрсэн хүн чинь далайн ус руу алхаад орсон байна. Нөгөө залуу араас нь явсан байна. Нөгөө хүн яваад ээж гин яваад араас нь нөгөө залуу яваад ээж гин бүр нилээн гүнзгий рүү орж гин нилээн гүнзгий рүү орсон чинь гинт нөгөө нэг амжилтанд хүрсэн хүн чинь нөгөө залууг доош нь дараад усанд булхуулж гин гинэ. Нийшээ нилээн хүчтэй дараад булхуулаад гарч чадахгүй сарвгнуулаад тэгээ гаргаад ирчих. Тэгээ гаргаад ирэнгүүтээ чи сая усан доор юу бодож исэн бэ? Юу хүсэж исэн бэ гэсэн чи би яаж усны дээр гарах вэ? Гэл өстө бүх хүчин чадлаараа ингээл тэмцсэн гин л дээ. Та сарвгнаал ингээл гिचээгээл. За тэгэхээр зэрэг нөгөө хүн маань амжилтанд хүрсэн хүн маань тайлбарлсан байна. Чиний хүсэл уснаас гарыг гэдэг хүсэл 100% байсан, маш чухал байсан. Тэгээ чи бүх хүчээрээ тэмцсэн. Тэгээд чи усны дээр гарч чадсан. Тэгэхээр чухал байна гэдэг бол маш ерөөсөө 100% л байх хэвээр. 100% л байх хэвээр. Тэгжээж тэх юм бол амжилтанд хүрнэ. Зөвхөн хүмүүсийг дуурайгаад жишээлх юм бол дуурайгаад тийм ээ юун дээрч дуурайж болно шүү дээ. Тэгээд явах юм бол өөрт нь чухал биш байх юм бол ерөнхийдөө замаасаа гараа явчих гээд байдгаа гэд. За хугацаатай байх хэвээр. Зорилго бол заавал хугацаатай байх хэвээр. 3 сар, 1 жил гэдэг ийм хугацаанууд тавина. Тий. За хугацаагүй явчих юм бол мэдхгүй хизээч хүрэх гээд байгаа. Яагаад ч би мэрих ёстой юм тодорхой биш болчих штеп. Тийм учраас заавал хугацаатай байх ёстой шүү гэдгийг анхааруулж байгаа. За тэгээд одоо амьдралын зорилгоо бид нар баахан ярьлаа. Одоо санхүүгийн зорилго. Санхүүгийн зорилго гэдэг бол амьдралын зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мөнгөнд дүнгэлдэг. За чиний хүсэж байгаа юмыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мөнгөнд дүнгэлдэг. Тэгээ би сургалт явуулахдаа за амьдралын зорилгоо биччихээрээ. За тэгээ би дунд нь бас эренбилүүлнэ л дээ. Тэгээ одоо бид нэр яг ингээд нөгөө танхимын сургалт биш учраас давчлаа. За ингээд амьдралынхаа зорилгыг мөрөөдлийг хэрэгжүүлэхэд хэрэгтэй мөнгөн дүнгээ тавьдаг. За тэдэнд өргөдөл байх юм бол болчих гээд байна гэдэг. За тэгэнгүүтээ тэр мөнгөн дүн чинь санхүүгийн зорилго болдог шүү. Чиний санхүүгийн зорилго болж байна. Тэгэхээр амьдралын зорилгоос урган гарна, амьдралын зорилготой хамт байна. Санхүүгийн зорилго бол тэгээ би энийг яагаад ингэж тодтогч хэлээд байгаа юм бэхээр хүн амьдралын зорилгоос тусад нь санхүүгийн зорилго тавиад нэг мөнгөн дүн тавиад ингэж явхаар зэрэг мөнгөний боол болчих гээд байдаг. Мөнгөний төлөө ажиллаж амьдрах гээд байдаг. Энэ бол биш юм. Харин ямар байх ёстой вэ гэхээр
одоо би хэлж байна. Та мөнгөний төлөө ажиллахгүйгээр мөнгө таны төлөө ажиллахаар мөнгөө удирдаа гэж хэлж байгаа. Тий. Таны төлөө мөнгө чинь ажилдаг байх ёстой шүү гэд. Тэгээ энэ ямар хэлбэрээр мөнгө байж ээж миний тэр эзнийхээ төлөө ажилдаг вэ гэдгийг бас дараагийн хичээл дээр ярьж өгнө. Тэгээд одоо зорилго ярьж байгаа учраас зорилгын талаар дахиад хоёр зүйлийг хэлж өгье. За тэгэхээр зэрэг зорилготой амьдрах ёстой гэдгийг би одоо энэ юмар харуулахыг хүсэж байна л да. За ингээл өдөр болж гэн, шөнө болж гэн, өдөр болж гэн, шөнө болж гэн, өдөр шөнө ээлжлэн өнгөрдөг байгалийн зам. За хүн бол амьтан. Тэгвэл бусад амьтнаас ялгаатай. За тэрийг хэдүүлээ энэ дээр харъя. Амьтан бол ерөөсөө л хоол идэл амьд байх, орших. Ийм хүсэл эрмэлзэлтэй байдаг. Тэгвэл хүн бол зорилго тавьж амьдардаг. Зорилгынхаа төлөө өдөр ажиллана, шүн мөрөөдөн, шүн амарна. За тэгэл бас одоо зорилгынхаа төлөө одоо жин зэтгэлээсээ зүтгэн. Тэрний дараагаар ингээд ажилласаар яваад, үйлдэл хийсээр яваад амжилтанд хүрнэ. За тэгэхээр зорилготой ч бай, зорилгогүй ч бай өдөр шүн ингээд ээлжилж өнгөрөөд байна те. Тэ бид нэр амтэн шиг ингээл ямар зорилгогүй ингээл за өглөө боллоо, за орой боллоо гэд ингээ явж болохгүй. Заавал зорилго тавь гэдгийг одоо хэлхийг хүссэн. Яагаад заавал зорилго тавих хэрэгтэй бэ гэвэл хүн зорилго тавих юм бол чаддаг. За энийг юу гэж би хэлдэг вэ гэхээр зэрэг яг одоо энэ орчинд яг бидний амьдарч байгаа энэ орчинд амжилтанд хүрж байгаа хүмүүс байна. Эдгээр зорилготой байсан учраас амжилтанд хүрч байна. Эдгээр хүрч болж байгаа зорилгонд яагаад бид нэр хүрч болдгүй юм? Бид нэр зорилгоо сайхан тавьчих хэвээр тэрнийхээ төлөө үйлдэл хийгээд явах хэвээр маа. Тэгхийн бол амьдарч байгаагийн амьд байгаагийн утга учир оршино. Зүгээр өдөр шөнийг өнгөрөөж явахын оронд яах вэ? Зорилго тавиад ажиллах юм бол амьдрах юм бол одоо утгат амьдрал маань утгатай болно шүү гэдгийг хэлхийг хүсэж байна. Тэгэхээр энэ слайд энэ самбар руу энэ зураг руу сайн анхаараа харъя. Зорилго бол ингээд томордог. Зорилгонд хүрэхийн тулд энэ зорилтууд байдаг. Ингээд зорилтууд гэдэг маань шат штэ тий. Тэгээ энэ шатаар өгсөөр яваад за энэ зорилготой хүрнэ. Энэ зорилгот хүрсэн энэ зорилго бол дараагийн зорилгын эхлэл. За энэ зорилготой хүрсэн юм чинь дараагийн шатаар авирсаар байгаа дараагийн зорилго дээр очино. Ингээд зорилго дандаа томорч байдаг гэдгийг хэл. Нэг зорилго байна. Тэр нь дараагийн зорилгын эхлэл байдаг. Ийм учраас юу гэж бид нэр ярьдаг вэ гэхээр зорилго бол нарийсч байдаг, томорч байдаг. Энэ утгаараа амьдрал утга төгөлдөр болдог. За энийг бас бид нэр юу гэж хэлдэг вэ гэхээр зэрэг хүн насан туршдаа суралцдаг. Насан туршдаа суралцдаг учраас зорилгууд бол ингээд томроод нарийсаад явж идэг юм аа. За ингээд ахаад одоо та нарыг миний лекцэнд ингээд хажууд суугаад сонсохыг урьж байна. За хоёр шалтгаантай дандаа л хэлж байгаа. Би энийг дахин хэлнэ гэж бодож байгаа. Хүмүүс дахин хэлэхээр зэрэг бас одоо илүү гэж ойлгодог тал бий. Хүн хэлэхээс наашгүй тийм ээ. Тэгэхээр төлбөртэй 50,000 төгрөг. Яагаад 50,000 төгрөг авч байгаа юм бэ гэхээр зэрэг сууж байгаа хүн өөрийнхөө төлөө хөгжлийнхаа төлөө мөнгө зарцуулах юм бол утгатайгаар сурдаг, зорилготойгоор сурдаг. Мөнгөгүй суух юм бол мэдгүй хэн нэгэн хүний шахалтаар ирсэн ч юм уу те ингээд явдаг. Тэгээ зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд бол бид нар ч одоо нөгөө тавар мөнгөний харилцаа түгээмэл хэрэгждэг нийгэмд амьдарч байгаа учраас төлбөрөө бол төлж ээж юм худалдаж авах хэвээр тэр нь мэдлэг. За нөгөө талаар оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс бүтээгдэхүүнтэй бараатай тэр бараа нь энэ сургалт. Тэгээ энэ сургалтаараа бол бид нэр хүнд мэдлэг түгэж байгаа учраас бас төлбөртэй түгэх ёстой юм а. За энийг би бас нэг юм дээр онцлоо дахиад хэлчмээр байна. Оюуны өмчийг үнэлэх тал дээр манайхан их анхаараарай гэж хүсэж байна. Тэгээд эрдэмтэд, судлаачид, багш нар бид нар бол насаараа одоо мэдлэг түгээдэг. Энэ бидний эрхэлдэг ажил. Тэгэхээр энийгээ бид нар бас үнэлдэг. Дээрээс нь одоо бас хүмүүстэй хэлэхэд байна штэ. Нэг юм хэлмээр байгаа. Танаа найз чинь талах зарж байгаа бол
өний нөгөөд худалдаж ав гэсэн нэг юм гоё мэрэгэн үг байдгийг. Тэгэхээр хүний юмыг авч байгаа бол төлбөрийн төлөх ёстой байдаг юм аа. За анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзъя.